Сайн байцгаана уу эрхэм дарханжууд олон төвийн бүсийн иргэц та бүхэндээ өнөөдрийн мэдээг айлтган мэдчилж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээлэл үзүүлэх гэж байна. Төрийн хууль мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, төр төмнийхээ төлөө эрдэм мэдлэг ур чадраа дайчлан ажиллан, Азийн цээжин дэх Монгол улсынхаа хөгжил дэвшилд бүтээлчээр хандан, төрлөх сургуулийнхаа нэр хүндийг өндөр дөрөн ажиллахаа өнөөдөр Шинжлэх ухааны технологийн сургуулийн дархан технологийн сургуулийн 59 дахь удаагийн төгсөгчид тангаргаллаа. Ингээд тус сургуулийн Эрдмийн баяраас бэлтгэсэн сурвалжилгыг одоо үзүүлнэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол инженеруудыг бэлтгэн гаргах зорилготой Шинжлэх ухааны технологийн сургуулийн Харьяа, Дархуул аймаг дахь технологийн сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн намрын улирлын 59 дахь удаагийн Эрдмийн баяр өнөөдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн намрын төгсөлтөөр улсын хэмжээнд шүтээсийг нийтдээ 932 оюутан төгсөж байгаагаас 102 нь Дархан технологийн сургуулийн төгсөгчид байна. Эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох, хүн байгаль дэвлэлтэй Шинжлэх ухааны технологийн мэдлэг инновацийг бүтээж авьяас чадрын төвлөрөл байх эрхэм зорилготой 35 жилийн түүхтэй тус сургууль өнгөрсөн хугацаанд нийтдээ 10,000 гаруй инженеруудыг бэлтгэн гаргажээ. Өнөөдөр Шинжлэх ухааны технологийн сургуулийн Дархуул аймаг дахь технологийн сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн намрын урьдлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа болж байна. Яг энэ цаг хугацаа, яг энэ мөчид Шинжлэх ухааны технологийн сургуулийн бүх бүрэлдэхүүн сургуулиудын дипломын гардуулалтын энэ үйл ажиллагаа бас зэрэг явж байгаагаар ийм онцлог болж байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийг энэ 25-аас 26 оны хичээлийн жилийн намрын улирлд нийт 832 оюутан төгсөж байгаас Дархуул аймаг дахь технологийн сургуульд өнөөдөр 28 магистр оюутан, 74 бакалавр оюутан гээд нийтдээ 102 оюутан сургуулийн амжилттай төгсөж байна. Эдгээр оюутнууд маань бас бакалаврын 20 гаруй мэргэжлэр, магистрийн 10 гаруй мэргэжлэр ингэж төгсөж байна. Энэ жилийн бас нэг төгсөлтийн онцлог бол манай Шинжлэх ухааны технологийн сургуулийн Дархуул аймаг дахь технологийн сургууль бол анх Дархан хотод 1991 онд үүсэн байгуулагдсан түүхтэй энэ жил манай сургуулийн түүхт бас 35 жилийн хой тохиож байгаагаар ийм онцлог байна. Энэ 35 жилийн хугацаанд манай Дархуул аймаг дахь технологийн сургууль бол инженер технологийн чиглэлээр нийтдээ 10 гаруй мянган инженер технологич нарыг бэлдэж мөн төгсөн гарч байгаа энэ мэргэжилтнүүд маань Монгол улсын томоохон бүтээн байгуулалтууд оролцож байгаагаар бас нэг ийм онцлог жил болж байна. Энэ удаагийн намрын төгсөлтийн бакалаврын зэргээр бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, эрчим хүчний менежмент, програм хангамж, ус хангамж ариутгах татварга, халаалт агаар сэлгэлт, дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан станцын инженерчлэл, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгаан системийн автоматжуулалт, машин үйлдвэрлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, иргэний ба үйлдвэрийн барилга, цахилгаан систем, хүнсний чанар аюулгүй байдал, уул уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэлийн механикжуулалт, төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологийн мэргэжлэр 74 оюутан бакалаврын зэрэгээ хамгааллаа. Харин магистрийн зэрэгээр уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгааны инженерчлэл, хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, бизнесийн удирдлага, металл уурга, металлын технологи, машин үйлдвэрлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, барилгын геотехник мэргэжлэр 28 оюутан магистрийн зэрэгээ хамгааллаа. Миний ажил бол ер нь материал чиглэлээр ажилладаг. Гэхдээ энийг дахиад үнзгөөрлөөд илүү цааш нь хөгжүүлэе гэж зорж ирсэн маа. Манай сургуулийн ер нь даваа талын хувьд бол бид нар чинь танхим болон цахим хосолцноор явдаг болохоор бас их даваа талтай. Тэгээд ер нь тоног төхөөрөмж сургалтын орчин ер нь бол хангалттай сайн байдаг. Цаашлаа ямар ч сан сургуулийнхаа одоо энэ эзэмсэн мэргэжилтэд эзэн болоод сургуулийнхаа нэр хүндийг багш нарынхаа бас нэрмдэг гаргаж ирнэ л гэж бодож байна. Металлурги гэдэг мэргэжил нь үнэхээр одоогийн нийгэмд бол ус агаар мэт хэрэгтэй байгаа мэргэжил байгаа. Тэгээд юуны төрөнд тархины төмөрлөгийн үйлдвэр болон Дархуул аймаг дахь технологийн сургуульд маш их баярлалаа. Металлурги металлын технологи мэргэжлэр 2022-оос 2025 оны хичээлийн жилд амжилтаас оролцож төгслөө. Тэгээд одоо төгсөлтийн баяраа тэмдэглээд диплом ромбо авах гээд зогсож байна. Бүх залуучуудаа уриалж хэлэхэд одоо Монгол ганц зохицолбор төсөл хэрэгжин ирээдүйд металлургийн инженерүүд, металлургийн боловсруучид маш их хэрэгтэй байгаа учраас Дархуул аймаг дахь технологийн сургуульд металлурги, металлын технологи мэргэжлээр суралцаж цаашдаа ажил амьдралын гараагаа эхлүүлэхийг уриалж байна. Зорилго гэвэл ер нь суралцах л зорилготой байна. Тэгээд эргээд дахны төмөрлөгийн үйлдвэртэй Дархуул аймагта бас Монгол ганц зохицолбор төсөл одоо ажиллах бас
туйлын зорилготой хүсэл мөрөөдөлтэй байгаа. Дахны төмөрлөгийн үйлдвэрт чанарын нэлээд хэлцтэй ажилладаг. Тухайн өөрийн суралцж төгссөн мэргэжлээрээ цаашид гангийн үйлдвэртэй ажиллах чинхүү эрмэлзэлтэй учраас энэхүү мэргэжлийг цаашид мэргэжлийн зэрэгээ дээшлүүлэн магистрийн зэрэгийг бол амжилттай хамгаалж төгслөө. Энэхүү мэргэжлийн ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ ярилцж байгаа сонгосон. Цаашид ер нь бол гангийн үйлдвэр ирээдүйдээ хөгжүүл Монгол улсын ирээдүйд маш их хэрэгцээтэй гэж одоо гэр бүлийнхаа зөвлөсний хүрээнд бол энэ мэргэжлийг анх сонгочихсон. Сонгож суралцаад дадлага хийж явах явцдаа бол төмөрлөгийн үйлдвэрт анх шөнийн хайлтанд гарч ирсэн. Тухайн үед бол үйлдвэрээр маш их бахархаж ирээдүйд энэ мэргэжлэр бол цаашдаа өөрийгөө хөгжүүлэндэ гэсэн зорилго тавиад бол явжсэн. Уул уурхайн цахилгаан тоног турамж ашиглалтын инженерийг одоо мэргэжлийг эзэмшин дипломоор багаардан авч Эрдэнэ баяраа тэмдэглэж байгаа хүү Ариун Болтой ол нийт төгсөгчдөө одоо халуун баярыг хүргэе. Мөн анги өдөрцөн багш мэргэжлийн чиг баримжаа олохт нь хүүгэм чиглүү заа зөвлөж сургасан эрчим хүчний мэдээллийн нийгмийн дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер суураарчаа танд болон сурган хүмүүжүүлэх доктор профессоруудтай мөн талархал илэрхийлж байна. Уул уурхайн хил далд бүх шатны цахилгаан тоног төхөөрөмж ашигладаг эрэлтэгтэй мэргэжлийг эзэмшүүлнэ. Байгаа зөвхөн Монгол улстай биш олон улсад ижил стандарттай байдгаараа бол маш даваа тал болдог юм билээ. Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон инженерүүд олон улсын түвшинд бэлтгэн сургах шүтээс 2030 стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн дэлхийн төвцөнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгод нь сургуулийн удирдлага баг хамт олон эрдэмтэн доктор багш нарт нь амжилт хүсээрээ. Хичээл сургалтын амжилтаараа манлайсан зарим төгсөгчдөд онцлог дипломтой төгсөгч шагналыг гард уусан юм. Оюутнуудын тухайд орон нутагт тэр дундаа дархан технологийн сургуульд суралцах нь маш олон давуу талтай байдгийг ярьж байлаа. Төлбөрийн хөнгөлөлт, эдийн засгийн хямналт, амьдралын өртөг баг, Улаанбаатар хоттой харьцуулахад авто замын төвчрээ байхгүй, стресс багтаад их мэт зүйлийг онцолж авсан юм а. Би болохоор иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлийг 4 жилийн хугацаатай сураад төгссөн байгаа. За тэгээ энэхүү мэргэжлээрээ голч маань болцол ангаад тэгээ онцлог дипломтой төгсөгч болж төгссөн байгаа. Жилдээ шамдаа сурах зүйлээ сураад багш нартайгаа ойрттой харилцаатай тэгээ багш нараасаа сурж мэдэх зүйлээ бүгдийг сурж аваад ер нь бол өөрийгөө их дайчсан. Тэгээ тэрнийхээ үр дүн энэ юм болоо гэж бодож байна. Нийгмийн идэвхтэй төгсөгч болсон. Би 2025 оны 4 сарын 4-нд дархны цахилгаан түгээх станцын 60 жилийн нэрмжит эрчим хүчний хэмнэлт гэсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн байгаа. Баянголын хөдрөө уурхайн чадлын коэффициентийг дээшлүүлэх боломж гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлж 3 дугаар байранд орсон. Намайг Эрдэнэ хотын Мөнх цул гэдэг өнөөдөр шүтээсийн Дархан уулын аймаг дахь технологийн сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлэр бакалаврын зэрэгээ амжилттай хамгаалаад дипломоо гаргаж авсандаа маш их баяртай байна. Суралцж байгаа хугацаанд сургуулийн болон олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн баг хуралд оролцож байсан. За тэгээ 3.6-аас дээш гол дүнтэй суралцсан учраас онцлог дипломын шалгуур хангаж авсан байгаа. Манай сургуулийн хувьд гэвэл үйлдвэрлэл практикт одоо суурилсан сургалтаар онцлог мөн яг төв шинжилгээ ухааны технологийн сургуультай сургалтын хөтөлбөрөөрөө ижил суралцах боломжтой. За тэгээ орон нутгад учраас амжиргааны зардал, за тэгээ нийгмийн асуудал зэрэг нь одоо хотод суралцсанаас одоо хамаагүй илүү давуу талтай ийм боломжуудтай байдаг. Тус сургуулийн төгсөгчид Монгол улсын томоохон бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцсон сургуулийнхаа нэрийг өндөр төргөн ажилласаар хана. Нийт төгсөгчдөд амжилт хүсье. Дарагмдээ Дархан уулын аймгийн 4 сумдад өвөлжилт хүндрэх нэн эрсдэлтэй байна. Малчид бэлтгэсэн үс тэжээлийн нөөцнийхөө 60% хэрэгэлсэн бөгөөд энэ хүрээнд сумдын нөөцөөс гарахаар төлөвлөж байгааг аймгийн хүнсэдэн аж ахуйн газраас мэдээлж байна. Манай аймгийн нийт нутаг дэвсгэрт бол 70% нь эрсдэл нэн их гэж үнэлэгдэж байгаа. Яг нарийн хэлбэл 78%. 22% нь бол яг эрсдэл их гэж. Ингээ бодохоор бол үндсэндээ 100% эрсдэл ихээс дээш байна гэсэн үг тийм ээ. Сүүлийн өдрүүдэд их хөвтөрж та бүхэн бас мэдж байгаа. Хөрсөн дээрээ бол зарим газар 50 градус хүрч насах хөвтөрж байгаа. Агаарт бол хамгийн доотлол 31 градус. Дээшээ 42 хүрч хөвтөрж байна. Үүнтэй холбоотой хөдөө аж ахуйн мал аж ахуйн үйлчлэлт нэлээд хүнд байна. Малцдын төвшөнд бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц үндсэндээ 60% нь хэрэглээд дуусчин гэсэн судалгаа өчигдөр гарсан. Одоо үүнтэй холбоотой сумдын одоо аюулгүй нөөцийн өвс тэжээлийг гарах асуудлыг ярьж байна. Энэ аймаг сумын онцгой хэмжээ хурлаар шийддэг. Тэгээ сумдууд онцгой хэмжээ хуралдуулаад
мөн одоо өвсөжлийн нөөцөө гаргаж маслал хүргэх ажлыг зохион байгуулах. Нэгдүгээр. Дараа нь бол аймгийн нөөцөө гаргах асуудал яригдана. За ингээд аймгийн сумын нөөц өвсөжил хүрхгүй тохиолдолд улсын одоо онцгой хөм сандаж бас нэмэлт өвсөжил авах асуудал байна. Дараагийн нэг хүндрэлтэй асуудал бол энэ зам даваа хаагдаад малчид одоо азлагдсан энэ маслыг хүрэх боломжгүй болж тусламж үзүүлэх. За эмнэлгийн тусламж үйлчилгээ өвсөжил хөргөх өөр бусад энэ хүндрэлийг бас сумдууд бас шийдэж байна. Гэхдээ энийг бас аймгийн төвшин дахиж ярьж ялангуяа техник машин механизмыг дайчилж нэмэлт зардал бас одоо аймгаас гаргаж өгч ингэж ажиллахгүй болвол одоо малчид өөсөө дийлхээ байж байна. Сумдууд бие даагаар бас одоо шийдэх боломж хамс болж эхэлж байна. Тийм ажлуудыг бол одоо ойрын үедээ зохион байгуулна. Хөтөлбөр өршин та бүхэндээ хүрж байна. Дараагийн мэдээ. Ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дулааны эрчим хүчний доголдолтой холбоотойгоор бид дараах тодруулгыг авсан юм а. Дархны дулааны сүлжээ төрөмжид хувьцаат компанийн зүгээс сургууль цэцэрлэгүүдийн дулаан тохируулга, дулаалгатай холбоотой гарч байгаа хүндрэлүүдийг арилган хяналт хийх ажлыг хэрэгжүүлж байгааг мэдээлсэн байна. Мөн өшөөндөө хасаахад 45 градус хүрч хүтэрч байгаа энэ цаг үед дархны дулааны сүлжээ компанийн тухайд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг ерөнхий инженер хүрэлтэйгоо онцоллоо. За дархуутын дулаанганжийн систем бол өнөөдрийн байдлаар их усүр дээр 700 5 турбинтэй. За сүлжээний 3 носоос, халуун савмжийн 1 носоос, за үндсэн бойлер 4 ажиллаж байна. Туслах бойлер бол 3 ажиллаж байна. За дулаанжуулалтын тоноглолын хувьд бол их усүр дээр бол бүх тоноглол 100% бол хүчин чадлаараа ажиллаж байна. Манай инженер техник ажилчид одоо мэргэжилтийн ажилтнууд бол сургууль цэцэрлэгүүдийн хүмүүстэй бол хамтраад бол өчигдрөөс эхлээд өнөөдөр бол бас ингээд баригад зохион байгуулад жигдрүүлэх ажлыг бол хийгээд явж байна. За сая бол бас онцгой байдлын хурал дээр бол бас асуудал яригдлаа. Оюуны ирээдүйн бол халаалт бол өчигдөр бол хамгийн хүүтэн өрөөндөө бол тасалгааны температур бол 15 градус байсан бол өнөөдөр бол 22 градус болж бол нэмэгдсэн байна. Очиж байгаа яг халаах хэрэгсэл рүү очиж байгаа температур маань бол өчигдөр 30 хэдэн градус байсан бол өнөөдөр бол 70 градус болсон гэдэг ийм мэдээллийг бол сая онцгой комиссийн хурал дээр бол яригдлаа. Мэргэжлийн хүчээс суугаад байгаа юм. Одоо энэ оюуны ирээдүйд жишээлбэл фармаар дулааны бүх тоноглууд нь луучныхаа арайштай олон жилийн өмнө ашигланаар шинжлэх шаардлагатай юу? Шинжилэл илүү одоо юу гэдэг дулааны хангамж градус нэмэгдэнэ гэдэг ч юм уу юм. За тийм энэ бас яг зөв ёстой яригдах хэвээр асуудал байж байгаа. Тавирга тавтан гэж ярьд юм л да. Тэр халаах хэрэгсэл нь бол нэг ёсондоо бол дээр үед бол зөвлбөт улс байхад бол одоо ийм үйлдвэр үйлчилгээний зориулттай ийм байшингуудад хэрэгэлдэг байсан ийм халаах хэрэгсэл байж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи одоо бол бас юм хөгжсөн. Одоо ийм панелын парууд гарцсан. Энэ нөхцөлд бол одоо энийгээ дагаад бол юмнуудаа бол сольж шинчилж явах хэрэгтэй ийм л нөхцөл байдал байгаа даа. Хөтөлбөр өргөжин танд хүрч байна. Дархан Улаан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Орхон Шарангол хонгор сумдын халаалт нүүрсний нөөцийн талаарх мэдээлэл өгчээ. Мөн сургууль цэцэрлэгөө сантехникчтэй чадваржуулах шаардлагатай байгааг онцолжээ. Өвлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын сэнг хуралдаанаас дараах мэдээллийг сэтгүүлч болормоо бэлтгэлээ. Нийтийн сургууль цэцэрлэгүүдтэй за олон жил би бас энэ өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд явж үзэж ирсэн. За энэ дээр би өнгөрсөн 9 сард явж байхдаа би олсрлынханд бас санал тавьж байсан. Энэ сантехник юуны хүн гэдэг нэг мэргэжлийн улсууд гэдэг энэ мэдлэг чадвар нь дутмаг дээр тохируулга юугаа хийж чаддаг бүх сургуулиуд дээр байгаа. Сумдууд дээр ч байгаа, энэ дотор байгаа сумдууд дээр ч байгаа. Тэгээ энэ би ийм санал хэлж байсан. За та нар мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад энэ дулааны шугамшилжээс мэргэжлийн тусалцаа аваад үзлэг шалгалтын нийлгээ тэгээд наад хүмүүсээ нэгдсэн байдлаар одоо дулаан шугамшилжээ хариуцсан улсуудаа сантехникийн улсуудыг чадварчуулаа. Яавал яаж одоо тохируулга хийдэг юм бэ? Ямар боломж байдаг юм бэ гэдэг энэ талаар нь мэдлэг туршлагатай болгож өгөө. Энэ мэргэжлийн байгууллагуудаа хамтарч ажиллах гэсэн ийм саналыг хэлж ирсэн. Тийм учраас одоо энийг хийхгүй бол энэ жил болгон давтагдана. Сургуулийнхаа халгалтын энэ дулааны шугамшилжээний үүрэг зорилго юу юм гэвэл танаа түгээх шугамнууд дээр ирж байгаа дулаан хангалттай хэмжээнд иржилээ өвл тэгэл энэ бол дулааны шугам цаашаага халах эсэх асуудал бол үндэ бол уг дулааны шугамшилжээний
асуудал биш байхгүй юу? Тэгэхээр энэ бол тухайн сургуулиудын үүрэг хариуцлага. Гэрээгээч тэгж хийсэн байх ёстой. Орхон суман дээр бол за үндсэндээ бол аваарын байдалтай ажиллаж байгаа бүх зуухнууд ажилласан ямар ч нөөц зуухгүйгээр явж байгаа. За нүүрсний нөөц бол одоо 30 хоногийн нөөцтэй хангалттай халаалт доголдсон гэсэн гомдолтой хэрэглэгч бол байхгүй лээ. За Шарангол сумын дээр бол ерөнхийдөө бол халаалтууд жигдэлээ. Энэ бас гомдол санал харьцангуй ургаагүй. Нүүрсний нөөц бол нэг 14-өөс 20 хоногийн нөөцтэй. Мөн Шарангол дээр бас нэг асуудал бол яг үгээр зэрэг бас нөхөдөрсөнтэй холбоотойгоор ажилтны асуудал дээр бас жоохон техник тоног төхөөрөмжийн дутагдалд орсон асуудлууд үүссэн байдалтай байсан. За энийг одоо тэгээд арга хэмжээ авч байгаа юм шиг үлээ. Хонгор сумын халаалтын зух бол яг хэвээ ажиллаж байна. За нүүрсний нөөц бол нэг намайг очиход нэг 5 хоногийн нөөцтэй байсан. За шалтгааны сонссон чинь нөгөө тендер шалгаруулах, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах гэдэг асуудалтай байгаа учраас нүүрсээ нөөцлж чадахгүй байна. Тендер зарлагч бол оролцогч ороод ирэх учраас айгүй бол одоо эндээс бас асуудал үүсэх учраас нөөцлж чадахгүй байна гэдэг ийм асуудал тавьсан. Дулаан үйлдвэрлэх юмн дээр гол түүхийн тендерээр зарлаад авчихаар зэрэг 40% зардлын нэмэгдэл гарч ирэхээр тооцоолтой байна. Тийм учраас бол тэр одоо зардлыг бууруулахын тулд өөрсдөө худалдаа авах юм бол наа чинь 40% хямдхан нүүрс авах гээд. Тэгээд тендер зарладаг, нүүрс нийлүүлдэг хүн олддгүй. Ийм л одоо хүндрэлтэй байдалтай ингээд яваад байна. Энийг нэг тийш шийдэх шаардлагатай байна. Улаанбаатар төмөр зумаас халаалт авж байгаа салхитын хоёр сургууль цэцэрлэг хоёр дээр бас халаалтын асуудал жоохон доголдолтой гэдэг ийм асуудал яригдсан. Үйл ажиллагааг шалгаж үзээд тань дээр нь мэргэжлийн хүмүүсийн ажилуулад дүгнэлтүүдийг гаргаад хонгорын засаг дарга дээр бол өгцөн байгаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээ бизнес мэдээ байх болно. Тодорхойлбол дархны хэрэглэгчдийн хизээний танилцуулсан 10 гаруй жилийн туршлагатай хан хүүхий тавилга буудингийн дэлгүүр хэрэглэгч та бүхэндээ төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргэнэ. Үзэгчид та бүхэндээ бид мэдээллийг Амуу моол их дэлгүүрийн Б1-р давхарт байрлах хан хүүхий тавилга буудингийн дэлгүүр дээрээс хүргэж байна. За тус дэлгүүрийн тухайд урьдчилгаа 30% төлөөд үлдэгдлээ 2-3% төлөх боломжтой худалдаатай. За мөн энд харагдаж байгаачлан Pocket Zero, Store Pay, Pay on аппликейшнуудыг ашиглан за төлбөрөө хувааж төлөөд авах боломжтой байна. За мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан ч орлого нотлохгүйгээр Тархуул аймгийн иргэд маань за худалдан авалт хийх боломжтой байхны мөн ахмад насны төрийн иргэд маань ч гэсэндээ авах боломжтой байна. Манай буудингууд маань ихвчлэн ор болдог буудингууд байгаа. За тэгээд та бүхэн маань манайхыг одоо Тархуул аймгийнхан мэддэг болоод баггүй хугацаа өнгөрсөн. Одоо 10 гаруй жил үйлдвэрлэдэг мөн гаднаас бас буудингууд ирдэг байгаа. За тэгээд манай буудингууд ихвчлэн ор болдог буудингууд байна. За энэ болохоор одоо олон үйлдэлт буудин маань байна. За ингээд хайрцагтай. За тэгээд мөн ор болно. Одоо ингээд ор болно. За тэгээд мөн энэ дээр ингээд сайхан суугаад юу явах боломжтой. За тэгээд энэ хөл амраагчтай. Энэ талаасаа гарч ирнэ те хөл амраагчтай. Жохон зай маань бага байгаа болохоор бас яг бүх үйлдэл нь гаргаж болохгүй хөл амраагчтай ор болдог. За тэгээд мөн голдоо ийм хөргөн ширээ гарч ирнэ. Агуулгах савтай олон үйлдэлт буудин байна. За энэ болохоор хэмжээ болохоор 2 далтай. Том өрөөнд нэг томддгүй жижигддгүй хэмжээ сайхан цэвэр арьсан буюу аци цэвэрлэхэд амархан. За ийм буудин байгаа. За энэ буудин маань ихэвчлэн энэ болохоор айгүй хэвлээ талдаа айгүй тохиромжтой буудин. За 280 урттай. За тэгээд мөн ор болчдөг. За тэгээд энэ арьсан хэсэг энэ тохоош хамгийн хэр болдог. Энэ арчин энэ хоёрыг эднэрийг бол аваад угаачна. За тэгээд ор болдог. Хэвлээ талдаа маш тохиромжтой буудин шүү. Хараа ингээд маш гоё өргөн цэлгэр ор болчихно. За тэгээд цэвэр модон араамтай. За ингээд энэ юуг нь харуулаарай те ийм гоё агуулгатай хүнжил гуцаа хийсэн ч болохоор тохиромжтой. За ийм гоё агуулгатай. Одоо энэ бол манай өөрсдөө үйлдвэрлэдэг буудин байна. За энийг болохоор хэмжээгээ сонгоод хийлгэх боломжтой, өнгөө сонгоод хийлгэх боломжтой. За маш гоё олон өнгөний сонголтууд маань ингээд Бээжийн дэлгүүр дээр маань ирээд та одоо хөшгтөөгөө ботогоо хослуулаад өнгөө сонгоо хийлгэх боломжтой байх нэ. За тэгээд энэ буудин маань ингээд гоё кристтэй загвар байгаас ер нь бол ингээд жижиг зайд бол дангаараа байхад болдгийг.
Талбай томтой бол ингээд креслэлтэйгээ 2 хосоороо байж болно. Бүр гой хаусанд бол 2 талдаа креслийг тавиад 3 хосоороо байж болно. За тэгээд та бүхэн маань дэлгүүр дээр ирснээр одоо магадгүй зарим бодингууд маань дэлгүүр дээр байхгүй байж болно. Тэгээ хамгийн гол нь каталогууд маань байгаа. Энд болохоор дандаа манай өөрсдөө үйлдвэрлэдэг бодингийн каталог зургнууд байгаа. За эндээс ингээд та харж байгаа. За саарл өнгөөр хийлгэхээр ингэж харагддаг юм байна айлд. За тэгвэл ийм оранж өнгө нь ингэж харагддаг юм байна. Ингээд бодторгоо зургийг хараад өнгөө сонгоод хийлгүүлэх боломжтой байх нэ. За тэгээд манай дээр бас одоо ингээд хүүхдийн ор маань айгу захиалга ихтэй байгаа учраас дэлгүүрт маань байхгүй байна. Өргөө ор маань бас захиалга ихтэй байгаа учраас бас хийгдээгүй байна. Ирэж амжаагүй байна. За тэгээд ингээд зураг харж байгаа сайхан өргөө орны бас захиалгууд өгөх боломжтой. За ингээд айлд ингээд ийм цэнхэр өнгөний харах өнгөний ийм харагдах юм байна те. За хүүхдийн ор гэтэл жишээ нь гэтэл энэ эртээ тэгээд ингээд доороо агуулгатай ийм сайхан агуулгатай. За тэгээд ийм үний хувьд гэсэн маш боломжийн. За ингээд өргөн ор байлаа гэхэд өргөн орыг бол манайх өөрсдөө цэвэр модон араамаар үйлдвэрлэдэг байгаа. За тэгээд сайхан загвараа хараад эндээс одоо ингээд товчтой загвар байна. Тэгээ матрастайгаа ингээд битүүмжлэл сайтай доогоор бол ингээд ерөөс хүнжил гуц муц хийхэд сайхан битүүмжлэлтэй агуулгах савн. Одоо зарим юунууд ч бас онгорхоо нөгөө нэг бэдгэж сэтгэхээр битүүмжлэл муутай те. Энэ болохоор цэвэрлээд бас цэвэр модон араамтай гэдгээр эрүүл мэнд талаасаач бат бөх талаасаач гэсэн ийм байгаа шүү. За тэгээд эндээс ингээд бодингуудын өнгө харж байгаа. За энэ ногоон өнгө ингэж харагддаг юм байна. За цайвар өнгө нь ингэж харагддаг юм байна гэд каталог үзээд дэлгүүр дээр маань ирээд өнгөө сонгоод хийлгэх боломжтой байх нэ. За саяын тэр үдсэн цайвар өнгийн 2.20 тонн байсан бол одоо энд болохоор 2.90 тонн байна. Саарл өнгөөр хийлэгдсэн байна. За одоо сүүлийн үеийн айлууд маань болохоор унтлагын өрөөндөө унтлагын ороо тавиад унтлагын өрөөндөө одоо унтдаг. Суудлынхаа одоо яг том өрөөндөө бол яг суудлын будингийн тавьдаг болсон байгаа. За ингээд энэ болохоор суудлын зориулттай маш гоё загварын будин байгаа. Өнгөө сонгоод хийлгүүлэх боломжтой шинэ гарсан энэ хавар шинэ гарсан загвар байгаа. Бас жижиг оврын ор болдог будингууд өнгөний сонголттой, загварын хувь сонголттой байгаа. За та бүхэн маань дэлгүүр дээр маань ирээ сонголтоо хийгээрэй. Тэгээд жижиг зай талбайд бол тохиромжтой бас ор болчдаг ингээд ийм олон үйлдэлт будингууд маань байна. За чанарын хувьд бол манайх бол ярих юм байхгүй. За та яагаад манайхыг одоо сонгох ёстой вэ гэдэг ингээд 3 жишээ би хэлье. За манайх бол 10 гаруй жил будин үйлдвэрлэж байгаа. Будингийн чанарыг мэддэг байх нэ. За хоёрдугаарт нь болохоор цэвэр модон араамтай манай будингууд маань гардаг байгаа. За гуравдугаарт нь бол та хэрвээ 2-3 жил будингаа хэрэглэчихэд өнгийн солих шаардлага гарах юм бол манайх тухайн үеийн одоо будингийн ханш зах зээлийн үн нь ямар үнэтэй байна? Тэрний 3-1 үнээр та бас өнгөө солиулаад авч болох нэ. Жилийн өмнө авсан хүн одоо магадгүй хөшгөө солилцсон те. Одоо ингээд өнгийн солиулъя гэх юм бол сая 350 мянган төгрөгийн будингийн өнгийн солиуллаа гэхэд 400 мянган төгрөгөөгөө та өнгөө солиулаад ахаад нэг өөрчлөлт авах боломжтой байх нь. За энэ будин маань сая 350 мянган төгрөгийн үнэтэй манай өөрсдөө үйлдвэрлэдэг түүх технологиор үйлдвэрлэгдсэн будин байгаа. Агуулгах савтай. За тэгээд мөн ор болчдөг. За тэгээд загварын хувьд бол маш юм дэгжин загвар байгаа. За ингээд ор болчих нь байна. Бас тэгээд өндөр хөлтэй байх нь, за агуулгах савтай байх нь. За ингээд бүхий л талаараа одоо танаа хэрэглээнд бол нийцнэ гэхэд бол бүрэн итгэлтэй байна. Креслэлтэйгээ бас гарна. Ингээд дангаараа байж болно, хоёр талдаа креслэлтэй байж болно. Тэгмэд 3 хосоор бол маш тансаг харагддаг. Тэгээд мөн өнгөө сонгоо хийлгэх боломжтой. За тэгээд Дархан уул аймгийн манайх бол урьдчилгаа 30% өгөөд үлдэгдлээ 3-4 хуваагаад авах хувил эзэн байгаа. За энд маань болохоор жишээ нь одоо сая 350 мянган төгрөгийн будин та авлаа гэж бодоход 405 мянган төгрөг өгөхтөл та үлдэгдлээ 3 хуваагаад өөрт нь ачаал өгөхгүйгээр хуваагаад авчих боломжтой. За энд болохоор заавал орлого нотлохгүй, нийгмийн даатгал шаардахгүй, тэтгэврийн иргэд ч гэсэн хамрагдана. Үзэгчид та бүхэндээ бид мэдээллийг хан хөхий тавилга будингийн дэлгүүр дээрээс хүргэлээ. Тухайн дэлгүүрийн тухайд урьдчилгаа 30% төлөөд үлдэгдлээ 2-3 хувиан төлөх боломжтой. Нийгмийн даатгал төлдөггүй байсан ч орлого нотлохгүйгээр Дархан уул аймгийн иргэд маань авах боломжтой байх нэ. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд за энд харагдаж байгаа будингуудаа сонголтоо хийж болно. За мөн каталог дээрээс харж агаад за сонголтоо хийгээд урьдчилгаагаа төлөөд будингуудаа солих, шинээр авах, за мөн өнгийн солиулах боломжтой байх нэ. За холбогдох утас 9937 33 37. За дэлгүүрийн тухайд өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллана. Үзэгч та бүхэндээ бид төвөөсийн мэдээллийн хэлбэрийнхаа ээлж шинэхэн дугаараа танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн манай телевизийн мэдээний албанаас бэлтгэдэг мэдээллийн хэлбэрийнхаа шинэхэн дугаараа орой бүрийн 19 цагаас хүлээн авч үзэх боломжтой шүү. Баяртай үзэгчдээ.